За нийт шүүхийн олон нийтэд харилцах мэргэжлүүд та бүгдийн энэ өдрийн мэндийг хүргье. Монгол улсын нийгмийн эдийн засгийн байдал хурдцтай хөгжиж байгаатай холбогдуулан иргэд олон нийтийн мэдээлэл авах мэдлэгийн түвшнөө тэлэх хүсэлт хэрэгцээ шаардлага зайлшгүй өсөн нэмэгдэж байна. Үүнтэй уялдуулан иргэдийн өдөр тутмын мэдээлэл авах мэдээллийн хэрэгсэл нь уламжлалт, хэвлэмэл мэдээлэл, телевиз, радиогоор хязгаарлагдахгүй бусад орчин үеийн мэдээллийн хэрэгсэл сувгууд болон өргөжиж цаг хугацаа орон зайн хязгаарыг даван шуурхай байх зарчим тулгуурласан байхыг өөрөө ирэхгүй шаардж байгааг та бүгд өөрсдийн биеэр болон мэдэрч харж байгаа билээ. Энэ бидний өнөөдрийн амьдарч байгаа нийгэм цаг үед нийцэж байгаа боловч иргэд хоорондын шууд харилцаа дээрх мэдээллийн сувгуудыг ашиглан хөгжих хэрээр солилцож буй мэдээллийн үнэн бодит баримтад тулгуурласан байх тал дээр учир дутагдaltaй байгаа билээ. Үүнээс одоо хамгийн их хохирол амсж байна гэх юм уу? Нийгэмд бас тодорхой хэмжээгээр муухайгаар харагдаж байгаа салбар нь бол та бидний ажиллаж байгаа энэ шүүх засаглал болж байгаа билээ. Ийм шүүхийн олон нийтэд харилцах ажилтнууд бидний иргэдийг үнэнд нийцсэн эргэцэн үндэслэлтэй мэдээллээр хангах ажил юунаас чухал ач холбогдолтой болж байна. Энэ ажлын хүрээнд шүүхийн ерөнхий зөвлөл, за түүний шүүхийн хамтын ажиллагаа олон нийтэд харилцах газраас 2020 онд шүүхийн олон нийтэд харилцах мэргэжлүүдийн чадварыг дэвшүүлэх чиглэлээр сургалт семинарыг зохион байгуулж ажиллахаар төлөвлөд байсан билээ. Гэсэн хэдий ч коронавирустай холбогдуулаад танхимын сургалтуудыг зохион байгуулах боломжгүй болсныг та бид мэдж байгаа. Иймд шүүхийн ил тод нээлттэй байдлыг хангах, иргэдийн мэдэх эрхэд хүндэтгэлтэй хандах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор шүүхийн мэдээллийг олон нийтэд хүргэх арга зүй сэдвүүд цогц сургалтыг та бүгдд ийхүү цахимаар хүргэж байна. Олон нийтэд харилцах ажлын онцлог, хэвлэл мэдээлэл, олон нийтэд харилцах ажлын төлөвлөлт, арга зүй болон нийгмийн сүлжээг ашиглах, мэдээлэлээ бэлтгэж түгээх, маркетинг хийх талаар удирдлагын агенттай Монгол Улсын их сургууль хэвлэлийн хүрээлэнгийн судлаач багш нар та бүхэнд энэ хичээлийг орж байна. Ийхүү хүлээн авч өөрсдийнхөө өдөр тутмын ажилд ашиглахыг та бүгдээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.